За энэ хаалгуудын хаарыг чинь яг сахт дүнгнэлээ дуу хоорлоод бас нэр энэ чинь за энэ төрөлцөөс хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж мэдчилж байна. За бид нэгдүгээр өдөр бас хэвлэлийн байгууллагыг намын хяналтын ерөнхий орооноос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ цааш авах арга хэмжээнд хядлаар одоо та бүхэнд бас мэдээлэл өгсөн энэ мэдээллийг бас намын гишүүд дэмжигчид маань хүргэж мэдээлж өгсөн явдал бас талархж байгаа илэрхийлье. Тэгээд тэр хэвлэл мэдээллийн хэвлэлийн хурлын үед намын хяналтын ерөнхий орооны хурлуулж тэр хурлаас гарах үр дүнгийн талаар та бүхэнд хэвлэлийн мэдээлэл өгнө гэснийхээ дагуу өнөөдөр одоо бид энэ хэвлэлийн бахурлыг зохион байгуулж байна. За Монгол Ардын намын хяналтын ерөнхий орооны хурл төлөвлөсөн ёс сурвалжтар Пүрэв гарагт хуралдсан. За хуралдааны явцад бас манай дэмжигч гишүүдээс за хэлж байгаа асуудалтай холбоотой хүмүүсээс тодорхой одоо мэдээлэл санал хүсэлт ирсэн учраас бид асуудалд нэлээд нухацтай хандаж одоо завсарлаад өчтөр хурлаад завсарлаад өнөөдөр үргэлжлүүлж хурлаад ингээ хурлаад дуслаа хурал маань амжилттай боллоо. Төлөвлөсөн бүх асуудлаа хэлцэж зохих шийдвэрүүдийг гаргалаа. Мэдээж намын хяналтын ерөнхий орооны хурал гэдэг бол хариуцлагатай намын нийт гишүүд дэмжигчтэй одоо хүсэн хүлээсэн тэр шийдвэрийг гаргахын тулд асуудлыг олон талаас нь шүүн ярилцаж шийдвэрүүдээ гаргасан гэдгийг та бүхэнд бас юуны өмнө зориуд зохон тэмдэглэе. За хурлаар үндсэн дөрвөн асуудал бусад асуудлын хүрээнд нэг гэдэг ингээд 5 асуудал хэлцлээ. Нэгдүгээрт нь одоо 60 тэрбумын асуудалд нэр холбогдсон намын гишүүдтэй хариуцлага тооцох тухай ёс зүйн орооны дүгнэлтийг батлах тухай асуудал байлаа. За та бүхэн мэдж байгаа сүүлийн 2 сонгуульд дараалан зарим нэгэн хүмүүсээс Монгол Ардын нам 60 тэрбумын схемээр одоо санхүүжилт босгох гэж байгаа гэдэг ийм асуудал үнэн хөтлөн мэддэхгүй ийм асуудал нийгмийг нэлийн одоо нийгмийн анхаарлын төвд орж иж сонгуул болгоны үед ингэж хөндөгдөж яригддаг байсан. За эдгээртэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагууд шалгаад энд бол ямар нэгэн тийм гэмт хэргийн шинжтэй үйлдэл ийм юм болоогүй хийгдэв 60 тэрбумын асуудал одоо зохион байгуулагдаж хийгдээгүй байна гэсэн ийм шийдвэр юмнуудаа гаргасан. Энийг ч одоо хэвлэл мэдээллээр энэ асуудалд нэр холбогдсон манай намын зарим гишүүд өөрсдөө ч энийг бас хэлсэн байгаа. Гэхдээ энэ дээр нэг зүйлийг зориуд хэлж байна. Монгол Ардын нам шодрог өмнөний төлөө энэ эх орны төлөө энэ Монгол улсын тусгаар тогтнолын төлөө эхнээсээ авч явсан нам цаашид ч явна одоо ч явж байгаа цааш ч явах ийм нам манай намын дүрмд бол аливаа энэ босромог явдал одоо хээл ахвал ажил албан тушаалыг үн мөнгөөр авахын эсрэг ингэж ажиллагаар гишүүдийнхээ үндсэн үүрэг болгож заасан байдаг. Намын дүрмийн 4-р зүйлд байдаг. Энэтэй эрс тэмцэхээ намынхаа дүрмээр бид тунхаглан зарласан. Харамсалтай нь тухайн үеийн нийслэлийн намын хорооны дарга Самдуй мөн нийслэлийн намын хорооны тэргүүлэгч санхүүгийн асуудал хариуцсан одоо зөвлөх Ганбаатар нар иймэрхүү асуудал байж болох уу гэдэг асуудлаа ярилцаж энийгээ одоо ярилцсанаач хэвлэл мэдээлэлээр олон түмэнд одоо хүргэсэн байгаа. Бид ийм юм ярьсан нь үний юм аа. Гэхдээ энийг ямар нэг байдлаар хэрэгжүүлээгүй
ингэж ярьсан гэдгээ хэлсэн. За энэ асуудлыг намын сонгуул гэдэг бол улс төрийн сонгуул гэдэг. Улс төрийн сонгуулийн үед хөрөнгө мөнгөний асуудал, за цаашид олон асуудлууд дагж улбаалж гардаг учраас энэ асуудлыг заавал намын удирдлагуудтай зөвшөлдсөх ёстой гэдгүүднээс тухайн үеийн намын дарга инх хул даргад танилцуулсан гэдэг. Инх хул дарга бол энэ асуудлыг одоо хүлээж аваагүй. Тийм учраас энэ дээр бол манай Монгол Ардын нам ямар нэг байдлаар энэ 60 тэрбумын гих асуудалд улс төрийн хүчнийхээ хувьд энд ямар нэгэн байдлаар оролцоогүй гэдгийг хариуцлагатайгаар энд одоо мэдэгдэж байна. За цаашид энэ 60 тэрбумын гих хэрэгээр одоо улс төрийн одоо хожоо хийх гэж, улс төр хийх гэж ингэж бодож байгаа хүмүүс бол энэ бол явааргүй болох юм аа. Энэ бол цаашд явахаа боллоо гэдгийг зориуд хэлье. Гэхдээ намын дүрм зөрчиж, намын нэр хүндэд сэв суулгаж, намыг одоо ийм байдалд оруулсан нэр бүхий гишүүд, Монгол Ардын намын гишүүн Санду, Монгол Ардын намын гишүүн Ганбаатар, Монгол Ардын намын гишүүн инх хулд нарыг ёс зүйн алдаа гаргасан байна гэдгийг Хяналтын ерөнхий ороо дүгнсэн. Ингээд эдгээр хүмүүстэй ёс зүйн хариуцлага хүлээх нь зүйтэй гэдэг шийдвэрийг Хяналтын ерөнхий ороо одоо өнөөдрийн хурлаараа гаргасан. За хоёрдугаар асуудал Ховд аймгийн засаг даргын орлогч Иш Батсүхийн талаар ирсэн гомдлыг авч хэлсэн. За Ховд аймгийн намын хорооны 38 дугаар баг хурал дээр намын гишүүд асуудал шүүмжлэлтэй хандсан. Энэ дээр засаг даргын орлогч Иш Батсүх тухайн үед асуудлыг өөртөө ашигтайгаар шийдвэрлэхийн тулд намын гишүүдэд тодорхой байдлаар мөнгөн шан харамж амлаж одоо өөрийн талд татга оролдлого хийснийг манай намын шудраг гишүүд хурал дээр нүүрэн дээр нь ил тод хэлж ярьж шүүмжилсэн. Ийм асуудалтай эвлэрэхгүй гэдгийг хэлсэн. Энэ асуудлыг тухайн Ховд аймгийн намын хорооны 38 дугаар баг хурлаас намын Хяналтын ерөнхий ороонд асуудлыг тавих зүйтэй гэсний дагуу тавьсан. Энэ асуудлыг мөн манай ёс зүйн хорооны хурлаар авч хэлцээд энд үнэхээр ийм ёс зүйгүй авир гаргасан байна. Батсүхийн үйлдэл бол манай намын дүрмд харьцлах ийм үйлдэл байна гэдгийг Хяналтын ерөнхий хорооны өнөөдрийн хуралд танилцуулсан. Ингээд Хяналтын ерөнхий хороо уг асуудлыг авч хэлцээд ёс зүйн хорооны дүгнэлт зүйтэй байна. Батсүхтэй хариуцлага тооцох ёстой. Цаашид Батсүхэд тодорхой цагаар улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, тодорхой улс төрийн дэмжлэгтэр ирсэн ажил албан тушаалтай нь одоо хариуцлага тооцох ёстой гэдгийг холбогдох байгууллагуудаа, намын байгууллагуудаа тавихаар ингэж шийдвэрлэлээ. За 3 дугаарт нь улсын их хурлын гишүүн асан ган тулгтай холбоотой асуудлыг бас ярилцаж мэдээлэл өглөө. За улсын их хурлын гишүүн байхдаа иргэн ган тулга Монгол Ардын намаас сонгогдсон гишүүний хувьд одоо тодорхой байдлаар үнэн худал мэддэггүй хуулийн байгууллагаар шалгагдж байгаа нийгмийн бухимдлыг төрүүлсэн асуудал нэр холбогдсон. За тэр үед нь манай ёс зүйн хорооноос болон Хяналтын ерөнхий орооноос улсын их хурлын гишүүн ган тулгатай ирж өөрөө чи энэ нэр холбогдож байгаа асуудал бол намын нэр хүндэд одоо сэв суулгаж байгаа учраас энэ асуудал дээр одоо онцгой анхаарал хандуул гэж байсан. За үүний дагуу ган тулга гишүүн өөрөө асуудлаа улсын их хурлд тавьж улмаар улсын их хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтэд тавьж улсын их хурлаа чөлөөлөгдөж өөрөө ёс зүйн хамгийн өндөр хариуцлагыг өөрөө хүлээж ингэж гарсан байгаа. Энэ байдлыг бол Хяналтын ерөнхий ороо анхаарал тавьж энэ мэдээллийг сонсоод цаашид ийм асуудлуудад нэр холбогдохгүй байх талаар намын одоо нэрээр тодорхой ажил албан тушаал сонгуульд өргөгдсөн намын гишүүдтэй одоо үүрэг даалгавруулахаар чиглэл
өгчсөн тийм тогтоол гаргахаар тогтож энэ асуудлыг хэлэлцэж дууслаа. За дөрөвдүгээрт нь ер нь намын 28 дугаар их хурлаас гишүүдийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүйн асуудлыг хариуцлагыг дээшлүүлэхийн тулд өндөр зорилт бид дэвшүүлсэн. Энэ зорилтоо хэрэгжүүлэх үүднээс ёс зүйн хорог байгуулж энэ ёс зүйн хороо маань гишүүдийн нэр холбогдсон намын нэр хүндэд сэвс болгож байгаа асуудлууд нухацтай хандаж байгаа. Цаашид чамд нь тодорхой намын нэрээр намаас дэмжлэг явж тодорхой төрийн болон намын улс төрийн сонгуульд албан үүргүүдэд очисон хүмүүстэй хариуцлага тооцож байх үүднээс намын гишүүн төрийн өндөр албан тушаалтны сахилга хариуцлагыг дээшлүүлж эхэлсэн тогтоолыг хэлцэж батллаа. За энэ тогтоолоор бол Монгол нэгдүгээрт улсын их хурлд Монгол ардын намын бүлгийн гишүүд одоо дотроо эв эвдрэлцэж эв нэгдлийг хангаж ажиллаж чадахгүй байгаа асуудалд нэлээд дүгнэлттэй хандаж уг намын бүлгийг одоо удирдах байгаа удирдлагуудтай бас сахилга хариуцлагын асуудлыг нэлээд нухацтай авч хэлцэх ёстой гэдэг ийм заалтыг нэгдүгээр асуудал болгож оруулж өглөө. Хоёрдугаарт нь Монгол ардын нийслэлийн Монгол ардын намын баг хурал өнөөдрийн хүртэл хуралдахгүй байгаа. Сая хамгийн сүүлд хуралдсан Монгол ардын намын өдөр зохицуулийн хурлаар хуралдаагүй байгаа намын байгууллагуудыг, намын баг хурлыг хуралдуулах товыг зарласан хугацаанд энэ намын нийслэлийн намын баг хурлыг хуралдуулж удирдлагаа сонгох, хоорондын эв нэгдлийг хангалтал дээр одоо эрс шийдэмгий алхмуудыг хийж ажиллахыг үүрэг болгож энэ байдлаар ажиллаж чадахгүй хүмүүстэйгээ хариуцлага тооцох асуудлаар хоёр дахь заалтыг орууллаа. За 3 дугаарт нь Монгол ардын намын аймаг дүүргийн түвшинд намын хороодын маань үйл ажиллагаанд гарч байгаа зарим нэгэн одоо хамтын ажиллагааны асуудал дээр дутагдал гаргаж байгаа аймгийн удирдлагууд, намын байгууллагын удирдлагуудтай бас хариуцлага тооцож ажиллахыг удирдах зүйлд одоо чиглэл болгож намын ерөнхий нарийн бичгийн даргад одоо эдгээр хүмүүстэй тохон томилогч ажил албан тушаалтай одоо эргэж сахилгын хариуцлага тооцох асуудлыг намын байгууллагуудад оруулж шийдвэрлэх ийм залтыг орууллаа. За дөрөвдүгээрт нь Монгол ардын намын одоо нийт улс төрийн ажилтнууд болоод Монгол ардын намаас одоо нэр дэвшиж сонгуульд үүрэг хүлээсэн Монгол ардын намын гишүүдийн сахилга хариуцлагыг өндөржүүлэх үүднээс одоо аливаа сахилга хариуцлагын алдаа дутагдал гаргасан хүмүүстэй хариуцлага тооцох асуудлыг улам одоо чангатгаж дээшлүүлэх талаар дөрөв дэх заалтыг оруулж өгөхөр болсон. За ингээд мөн түнчлэн намын удирдах зүйл болоод намын дарга ерөнхий нарийн бичгийн даргуудад тодорхой асуудлуудаар сахилга хариуцлагуудыг дээшлүүлэх талаар чиглэл заалт өгсөн ийм үндсэн 4-5 заалттай тогтоолыг гаргаж шийдвэрлэлээ. За энэ тогтоол гарах болсон гол үндсэн шалтгаан бол дээр хэлэлцсэн асуудлуудтай холбоотой, шийдэгдсэн асуудлуудтай холбоотой, ер нь энэ нийгмийн бухимдлыг ихээхэн төрүүлж байгаа асуудлуудтай холбоотой асуудлуудаар манай намын гишүүдийн одоо манлайллыг дэвшлүүлэх. Тэр тусмаа намын нэрээр одоо тодорхой сонгуульд ажил албан тушаал дээр очисон хүмүүстэй цаашидсан сахилга хариуцлагыг дэвшлүүлэх тал дээр хариуцлага тооцож ажиллана гэдгийг нэлээд одоо анхааруулж хэлсэн ийм тогтоол гарч байна. За энэ тогтоолыг ирэх нэгдүгээр бол намын баг хурал дээр одоо бас танилцуулахыг Хяналтын ерөнхий орны даргын хувьд надад бас үүрэгдэл оруулсан.
За 5 дахь асуудал бол бусад асуудлын хүрээнд сая нэгд өдрийн хэвлэлийн багварлаас хойш иргэн дор зодвоос 60 тэрбумын гэх холбоотой асуудлаар мөн мэдээлэл гэж материалууд ирүүлсэн. Энэ материалыг бид одоо хяналтын ерөнхий орооны гишүүдтэй танилцуулж мэдээлэл өгсөн. Энэ асуудал нь хууль хяналтын байгууллагуудаар хилцэн шийдвэрлэгдэж явсан асуудал учраас хяналтын ерөнхий орон энэ асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагагүй гэж үзлээ. За өнөөдөр манай хяналтын ерөнхий орооноос хоролдож гаргасан шийдвэрлэлийн талаар та бүхэнд өгөх мэдээлэл ийм юм байна. Ёс зүйн хариуцлага гэдэг нь бол манай намын дүрм гишүүдийн ёс зүйн хариуцлага хүлээлгэх журам гэж байна. Тэр дээр дүрм журамд зааснаар тухайн улс төрийн сонгуульд албан тушаалтнуудад одоо улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх. За цаашид намын баг хурлаас намын аймаг нийслэлийн намын хорооны хурлаас нь одоо чөлөөлөх. За өшөөгөр асуудал ноцтой байх юм бол намын гишүүнээс хасах тухайн асуудлыг тухайн гишүүний харьяалагт намын байгууллагуудад нь тавих зэрэгээр хариуцлага тооцдог ийм учиртай. За Ганбаатар Сандуу нарт бол энэ хүмүүс өөрсдөө энэ байж боломгүй үйлдэлийг хэдийгээр төгс үйлдэл үүссэн ийм асуудлыг одоо судалж сонирхож явж энэ намын нэр хүндийг хутгаж энийгээ бид ингэсэн үнэн гэж өөрсдөө хүлээн зөвшөөрсөн учраас энэ хүмүүстэй одоо тухайн харьяалагдах намын байгууллагууд за намын баг хурлын гишүүнтэй нь бол намын баг хурлын гишүүнээс нь чөлөөлөх тухай асуудлуудыг хөндөж тухайн харьяалагдах намын байгууллагууд нь тавих харуулсан. За намын гишүүн энх болдын тухайд одоо намын дарга байх үедээ одоо хууль хяналтын байгууллагаар шалгагдаад худлаа гэдэг нь тогтоогдсон боловч одоо худлаа өмнө ийм цуурхал ярианд өөрийнхөө болоод намынхаа нэр хүндэд одоо сэв суулгасан явдалтай харамсчаагаа илэрхийлсэн хүсэлтийг манай хяналтын ерөнхий ороонд ирүүлсэн. Энэ асуудлыг бид нэлээд нухацтай авч үзэж хэлэлцээд ямар ч байсан энх болд гишүүн болов ёс зүйн алдаа зөрчил гаргачихжээ. Энийг түүний одоо харьяалагдах намын удирдах зүйлдээ энэ асуудлыг тавьж холбогдох хариуцлагыг хүлээлгэх зүйтэй гэсэн ийм шийдвэр гаргасан. За өөр асуулт байхгүй бол ингээд дуусгах уу?